Өдрийн мэнд бидний бурхан эзний амар тайван хийгээд нэгүсэл та бүгд дээр маань бялхам дүүрэн байх болтугай гэж мэдлэмээр байна. Учир нь бид маш гайхалтай цаг үед амьдарч байна. Тэгээд өнөөдөр бидэнд бурханы өгсөн урмын өгсөд бидэнд байна. Гайхалтай. Саяхан манай нэг хэсэг одоо сүмийн маань хэсэг одоо найзуудын маань группээр анх уулзчихсан зураг тавьсан байсан. Тэгээ тэр үеийг ингээ харсан ч надад бас айгүй гоё санагдчихсан. Яг тэр үед бас нараатай анх танилцчихсан юм байна. Гэт бид нар ингээ түүхүүдээ ярьсан байхгүй. Тэгээ тэр одоо хүртэл ингээ бид хамтдаа алхаж байна. Энэ алхаа бол гайхалтай юм. Тэгээд би нарыг харахтаа юу гэж хардаг вэ? Бурхантай хамт алхаж байгаа маш гайхалтай даруй эмэгтэй гэж хардаг байхгүй. Яаж бурхантай хамт даруй алхахыг харуулдаг тэр нэгэн яг тэгэж надад бүр илчлэгдсэн байхгүй. Тэгээ харах болгондоо би маш их урам авдаг. Түүний хэрхэн яаж тийм даруй зүрх сэтгэлээр бурханд үйлчлдэг юм бэ? Тэрнээс нь суралцахыг бас айгүй хүсдэг. Тэгээ гангаагаа харахтаа би ямар ухаалаг эмэгтэй вэ? Бурханы тэр мэрэгэн ухаан түүнд ямар их бялхан байд юм бэ гэдгийг бас ингээ харахтаа баяртай байдаг. Бид бие биенээр үргэлж ингээ дутчихэдэг, бие биендээ хэрэгтэй байдаг. Тэгээд өнөөдөр зарим нэг хүмүүс үгс байгаа. Тэр заримд нь байхгүй байх гэж бити бодоорой. Яг тэгэхээр үргэлжлэл бурхан бидэнд ярих болно. Өөрөө ариун сүнс хүн нэг бүр үгсүүдийг илчлэх болно. Тэгээд ариунад би хандаж хэлэхэд үнэхээр хаанчлалын зам дээр хамт зогсож алхаж байгаа миний найз. Тэгээд чамдаа маш их хайртай шүү. Бурханы хүч дотор үргэлж хамт байдаг. Амьдралынхаа турш бид ингээд хамт холбогдсон тийм хүмүүс. Тэгээ оюун гэрлэлийг харахаар ингээ бурхан үнэхээр өөрийнхөө амьдралыг яаж ингэж амьд ариун дахил болгож түүнд өргөж амьдрдсан бэ гэдгийг гэрчлэл гэж би хар бурхан бүр үнэхээр өглөө ингээд гэрчилсэн байгаа. Тэгээ тэрийг нь хүлээж авсан би. Тэгээ энэ газар би ярих ёстой, тунхаглах ёстой юм байна гэж хүлээж авсан байгаа. Үнэхээр бурханы хувьд маш үн цэнтэй нэгэн байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэр хүн ч бас өөрөө тэгж харах ёстой. Бид бурханы нүдээр өөрийгөө хараад ирэхэд яг байр суурь нэрээ улам илүү одоо байршуулагдчихэдэг. Тэгээ одноодоо хандаж хэлэхэд чи бол бурханы гэрэл юм аа. Чиний амьдрал бүхэлдээ бурханыг магтаал хүн итгэлийн туяа байх болно. Мэн тэгээ чинзөө бурханы үнэхээр бурханы үгийг тунхаглах Давидын сүнстэй тэр хүчрхэг нэг юм аа. Тэгээ сүмийг дараагийн төвшөнд гаргаж ирэх тэр нэгэн багхгүй. Тэгээ бидэнд ийм гайхалтай хүмүүсийг өгөгдсөн байна. Яагаад гэвэл бид бие бинийгээ бурханаас өгөгдсөн, бурхан дотор өгөгдсөн хамгийн шилдэгүүд нь гэж харах хэрэгтэй юм байна. Тэгснээрээ энэ оюун санаагаа бид өөрчилснөөрөө Есүс Христийг хүлээж буй тэр сүт бүсгүй мэд сүм болох юм байна. Амен. Бидний амьдрал хайр болон хүндлэл, уучлалаар холбогдож нэг сүм болд юм байна. Ерөөсөө энэ бүх зүйлс холбоогоор бид нэг сүм болдог. Христийг дахин ирэхийг хүлээж байгаа бид нар тэгээд өдөр бүр яг өнөөдөр Есүс Христ ирэх юм шиг яг тэгжил амьдрах юм байна. Яг тийм сэтгэлгээ биднэрт өнөөдөр яг хэрэгтэй юм байна. Бид бие биендээ өгөгдсөн хамгийн шилдэгүүд нь бид нар амьдралынхаа турш хамт холбогдсон тэр холбоосоо бат сагсан хിവэрэ байж түүнийг тэсэн ядан хүлээх тэр хүлээлт маань өнөөдөр бүр ассан хിവэрэ байх хэрэгтэй байна. Улам илүү бид гүн холбоос дотор орох хэрэгтэй байна. Амен. Тэгээд Есүс Христийг хүлээж байгаа. Түүнийг угтахдаа сүм хамгийн гайхамшигтай тэр гоёл чимэглээ зүгээ түүнийг угтана. Тэр гоёл чимэглэл юу юм бэ? Бидний бурхантай алхсан амьдрал хүлээж байгаа. Тэр амьдралаар бид нэр өөрсдийгөө гоёсоод Есүс Христийг хүлээж байгаа юм байна. Тэр
Бурхантай алхсан алхаа маань ялалт, ариун байдал, хаанчлал, Бурханыг магтсан магтаалаар бүр дүүрэн байх болно. Мэдээж нулимс байна. Гэтэ баярын нулимс байх болно. Амен. Яг л Пентекостийн өдөр элч нар, дагагч нар ариун сүнсний баптизмыг хүлээж байсан ш. Яг л тэр хүлээлт одоо бидний дотор бүр гүн байх хэрэгтэй. Бүр асах хэрэгтэй. Яг л эцсийн цаг маш ойрхон. Өнөөдөр би ингээд залбираад сууж ахад надад бүр яг л ингээд нүүрэн дээр минь ингээд тулаад ирсэн юм шиг тийм сүнслэг зүйл би мэдэрсэн байхгүй. Тэгэхээр яг энэ цаг мөч ийм ойрхон байгаа бол бид улам илүү гүн байгаад маш хариуцлагатай байх хэрэгтэй. Бидний амьдрал, бидний хийж байгаа бүх зүйлс зөвхөн Иесус Христийг угтаж байгаа. Тэр зүйлс дээр бүр анхаарлаа гүн төвлөрүүлсэн байх хэрэгтэй байна. Яг л өнөөдөр Иесус Христ ирнэ штэ гэж байгаа тэр зүрх миний дотор бүр ингэж булиглаж байгаа байхгүй. Маргааш чирхийг бид мэлж мэдэхгүй штэ. Тэгэхэд та бэлэн үү? Бид бэлэн үү? Сүм бэлэн байна уу? Бурхан өнөөдөр биднийг бэлэн бай гэж. Тэгэхээр бид бол яг тэр сүт бүсгүй болж баригдаж байгаа сүм юм аа. Бид бие биендээ хэрэгтэй. Бидний амьдрал бие биентэйгээ заавал холбоостой байна. Тэгжээж эн чинь яг тэр сүт бүсгүй болж гарч ирэх байхгүй. Тэгээд бидний амьдрал мэдээ саад дотор янз бүрийн зүйл тохиолддог. Гэхдээ энэ нь бид улам илүүгээр сүт бүсгүй болох тэр алхам руугаа орж байгаа. Тэр явцсан юм байна. Тийм учраас энэ зүйлс дээр бид нар үргэлж хамтдаа байх ёстой юм байна. Тэр би өнөөглөө маш их талархсан. Бурхан үргэлж шилдгийг өгдөг. Тэр өөрийнхөө хүүг өгсөн шүү дээ бидэнд. Тэгвэл таны хажууд сууж байгаа нэг чинь Бурханаас танд өгөгдсөн хамгийн шилдэг нь гэсэн үг. Амен. Миний гэр бүл, миний нөхөр, миний хүүхдүүд надад байгаа бүхэн Бурханаас өгөгдсөн хамгийн шилдэг нь. Яагаад гэвэл Бурхан өөрөө тийм байхгүй. Түүний мөн чанар нь тийм. Тэр хизээч бидэнд хаягдсан муу, сул дорой нэг хизээч өгдөггүй байхгүй. Тэгэхээр бид бинийг яаж харах ёстой байх нь хамгийн шилдэг нь гэж харах нь. Энэ хараа сэтгэлгээ биднийг улам илүүгээр тэр Иесус Христийг хүлээж байгаа хүлээлтэнд маань улам илүү бат суулгах юм байна. Амен. Тэгээд энэ үгсүүд илчлэгдэж байхад би улам илүүгээр хүн болгоны сүмийнхаа хүн болгоныг бодсон байхгүй. Нэрээ л эдгээр надад хэрэгтэй юм да. Бид чи хамтдаа Иесус Христийг хүлээж би тэр нэг сүт бүсгүй болох гэж яваа. Тэр зам дээр алхаж яваа нэгнүүд юм байна. Тэгээд Бурханд үнэхээр их талархсан. Бидний бодол сэтгэлийг Христийн бодол сэтгэлгээний дагуу өөрчлөгдөхөд тэр бүх зүйлсүүд өөрчлөгдөж бидний үйлдэлүүд бидний тунхаглалч бас яг тэр дагуу өөрчлөгдөнө. Амен. Тэгэхээр өнөөдөр үнэхээр Бурхан биднийг хин гэж харж ин тэр нүдээр харж түүнийг магтаж түүнийг хүндэлцгэнэ. Амен. Тэр бидний бодол санаа маань би гэдгээс бид болох ёстой юм байна. Зөвхөн надад гэдгээс илүү чамд би зориулъя. Би чамд өөрийгөө өгье. Чамд юу хэрэгтэй байна? Тэр нэг онгорхоо цоорхоо хэсэг чи юу вэ? Би тэнд чи очие гэдэг хандлага бидэнд тэгж солигдох хэрэгтэй байхгүй. Тэр шилжилтүүд одоо ингээд яг хийгдэж байгаа. Би авахыг хүсэх биш, өгөхийг хүсдэг. Авах биш, өгөх. Би өгье. Би энэ сүмийн хаана нь байх ёстой байна? Би залбирлаараа хаана байх ёстой байна? Би юугаа өгөх ёстой юм бэ? Би өгөхөд бэлэн байна. Авахаасаа өгөх рүү шилжицгээе бүгдээрээ. Үл уучлалаас уучлал руу шилжицгээе. Бид бинийг уучлахгүй бол цаашаа явахгүй. Христийг хүлээж авахд бид бэлэн биш байна. Яг л тэр мунхаг 5 эмэгтэй шиг тийм үү? Тосныхоо нэмэлт тосоо авахгүйгээр дэнлүүгөө аваа гардаг тэр нэгэн шиг байна гэсэн үг. Тэгэхээр бид үл уучлалаас уучлал руу бид нар шилжих цаг болсон байна. Үзэн ядалтаас хайр лөө. Амен. Бид энэ бүх шилжилт лөө шилжиж байхад Бурхан биднийг хараад
үнэхээр баярлна. Яг бидний дотор яг энэ зүйлсэд одоо явагдаж байгаа. Бид нар зарим нь мэдэхгүй байж болно, зарим нь харахгүй байж болно, зарим нь мэдэрч болно. Гэтэ энэ бүх зүйлсүүд улам илүүгээр Христтэй адилхан тэр дүр төрхрүүл авчтай юм. Тэгээд өнөө өглөө үнэхээр тийм юр болсон юм байл л да. Би бүр баярлаад Иесус бүр ингээд яг л өнөөдөр ирэх гэж байгаа юм шиг тэр мэдрэмжийг би дотроо тээсэн хിവэрэ байх юм. Одоо маргаашнаас ингээд бид нар ажилтаа завгүй байна. Гэхдээ өнөөдөр Христ ирэх үедээ тэгвэл би бэлэн үү? Миний эргэн тойронд байгаа хүмүүс бэлэн үү? Түүнд би өөрийгөө бүр ингэж бүр шаргуугаар бүр санаатайгаар өөрийгөө тэнд зориулах ёстой. Хараагаа алдахгүй байх хэрэгтэй. Анхаарлаа улам илүү төвлөрүүлсэн хэвээрээ байх хэрэгтэй байна. Амен. Тэгэд өнөөдөр үнэхээр Бурхныг бид нэр ариун ах дүүсийнхээ хамт Тэнгэр элч нарын хамт бүгдээрээ түүнийг магтан хүндлцгээе. Амен. Бүгдээрээ басаа түүнд алдар магтаал хүндэтгэлийг өргөё. Тэр магтаал зохистой юм аа. Юунаас илүүгээр тэр хүндэтгэлийг авах зохистой нэг юм аа. Халелуя. Эцэг минь та бидэнд бүхий хамгийн сайныг өгдөг. Та өөрийн хүүг өгсөн шигээ та бидэнд биенийг минь өгсөн талархаж байна. Бид ариун таны ард түмэн, таны ариун сүм таныг магтан хүндэлж байна өнөөдөр. Үнэхээр танд хүчрхэг тэр магтаалын дуу хоолой эндээс зөөрөх болтоо. Халелуя. Та бол магтаал зохистой. Та бол юр бусын эцэг юм аа. Халелуя. Та бидний магтаал дотор, хүндлэл дотор ариун тэр магтаалыг та өөртөө авах болтугай. Таны юр бусын Тэнгэр элч нартай хамт би таныг хүндэлж байна. Халелуя. Бидний магтаал таны сонор төрөх болтугай. Таны хүндэл эзэмш бүр хансрав. Халелуя. Эмасея, машере, масенере, масая, рамахасая. Та бол хүн төрөлхтөн хамгийн сайныг нь өгсөн. Та шилтгэрийг өгсөн. Та зүгөө өгсөн. Та бас бидэнд хамгийн шилтгүүдийг өгсөн хадгалж байна. Халелуя. Ирэх өдрөөс та бидний үгийг асмаар үгүй. Ирэх өдрөөс та бидний бяцхан зүрээр юрон. Тэр юрон мөн байх учраас тань хадгалж байна. Халелуя. Халелуя. Та бол цагийн ганц тэр ариун хүндлэх ёстой нэг юм аа. Халелуя. Би таныг эцэг аавны хүндэлж байна. Аавчдын Иесусийн үсбэрийг би магтан хүндэлж байна. Ариун гурван би таныг биширч байна. Халелуя. Та юусэн бэ? Халелуя. Ариун стайгаар би хатаагийн хатаагаар таны хайр хатаагаар таны нэг үсэн би хатаагийн хатаагаар Халелуя. Таны өөрийн бүхий үнэтэй сархсан. Одоо би таны ариун магтаад үргэлж байна. Халелуя. Үчиг сүнс таавроо газар хүч бүрээр үлчих болтой. Рамасана машекere месея. Цаджахтан таны ятар юутай чүрдэшээ. Таны цаджахтаны юутай цигэрсүтэр. Таны ятар бидний амьдралыг өргөсүтэр. Халелуя. Иесус, би таныг дахин ирэх гэсэн ятан хүлээж байна. Таны ариун сүм таныг гэсэн ятан хүлээж байна. Би баярчилээ таныг гэсэн ятан хүлээж байна. Халелуя. Ариун тэр хүмүүсийн амьдрал таны магтах болмай. Тантайсан тэр магтаалын Чимэрхэл байх болмоо. Аруу байж бидний өмсгөл байх болмоо.
Өнөөдөр та бидний магтаадын гахал цогныг Трактрын сэтэ цаазаарсан өөр хинч биш. Халелуя. Тэч тосчгүй тэрахын зүгэн мэдэж байна Есүс. Таны атар төрөс. Энэ хичч рүүнэн мэгэн. Халелуя. Amen. Алтан бурхандаа баярлалаа. Тэгээ бид түрүүн итгэлийн төлөө залбирсан байгаа. Үнэхээр биднэрт та залбираараа үнэхээр биднэрт Бурхны хөдлөж чаддаг итгэл үнэхээр хэрэгтэй байна. Үргэлж миний итгэл байдаг. Тийм ээ аава надад нэг байр хэрэгтэй байна. Тийм ээ аава надад нөхөр хэрэгтэй байна. Эсвэл тийм ээ аава надад нэг ажил хэрэгтэй байна. Тийм ээ надад нэг боломж хэрэгтэй байна гэж бид итгэдэг. Харин юунд Бурхан хөдөлдөг юм байна. Харин Бурханы хөдөлдөг итгэл гэж тусгай итгэл байна. Тийм учраас бид нар энэ цагаас үнэхээр Бурханы хөдөлдөг итгэл рүү хамтдаа орцгоё. Бүр юр бус юм. Бурхан бүр хүүшээ цуутын дарга шиг ойлгож байна уу? Тийштэй энэ мэдчихжээ гэж. Тийм учраас бид нар яг одоо тийм итгэл хэрэгтэй байна. Тийм итгэлээр цөмөрөө өөрийнхөө амьдралыг өөрийгөө ирж байгаа ирээдүйн шинэ үеэ хармаарай на гэсэн. Мөн ирж байгаа тэр нэгнийг хүлээж авахд өөрийгөө тэр итгэл дотор авч явмаар байна. Тэгэхгүй бид нар тийштэй Иесус Христ ирээстэй энэ аюулын хаагуур нэрх юм бэ гэд арга ухаан битгий бод. Эсвэл ямар нэгэн юм бодоод өөр тал битгий үлд аршаана битгий санаа зов. Харин бидэд агуу итгэл байх юм бол итгэлийн чинь дагуу бүх зүйл хөгжиж, дэвжиж, нэмэгдэх болно гэдгийг тунхилмаар байна. Тийм учраас бидэнд үнэхээр агуу итгэл хэрэгтэй байна. Ер бусын итгэл хэрэгтэй байна. Олон жилийн өмнө Малазад яг энэ зүйл яригдчихсэн. Тийм ээ бид нар Бурханд итгэдэг. Гэхдээ яг одоо Бурханы хөдлөж чаддаг итгэлийн төлөө хамтдаа залбирая. Би та нарын төлөө залбирч өгье гэд эцэг маань залбирч байсан юм аа. Тийм ч учраас миний үндэстэн өөрчлөгдсөн байхын тулд, миний үндэстэн авралт ирсэн байхын тулд, миний үндэстэн дээр шин цаг үе босч би болсон байхын тулд миний үндэстэн аврагдаж Бурханы өмнө ирсэн байхын тулд бид нар цоо шин итгэл хэрэгтэй байна. Шин хараа, шин нүд, шин зүйлс бидний амьдралд үнэхээр хэрэгтэй байгаа учраас би таны залбираасаа гэж бодож байна. Түүнээс бидний өнөөдрийн өдөр тутмын маань хэрэгцээ бүх зүйлүүд юр баснаар өгөгдөх болно. Хизээ дутагдахгүй, гачигдахгүйгээр өнөөдөр хүртэл бид явсан юм а. Гэхдээ энэ бол тийм хангалттай зүйл огт биш байна. Бурханы хөдлөж чаддаг итгэлтэй болцгоё. Хизээч хинээс бодож байгаагүй, хинээс санаж байгаагүй, эсвэл хинээс төсөөлж байгаагүй итгэлүүд бидний амьдрал дээр яг одоо надад орж ирэх болтугай. Үнэхээр би яг тэр зүйлийг хүлээж аваад би босоод хараад зогсох болтугай. Би үнэхээр тэр зүйлүүдийг хүлээж аваад өөрийнхөө амьдрал болон эргэн тойронд маань нурцсан байгаа нэгнүүд амьдрал дээр энэ зүйлийг тогтоож бий болгож өсгөж өгөх болтгоо гэж тунхлан залбирч байна. Тэгээ бидний амьдрал дээр болж байгаа зүйлсүүд маань онцгой байх болно. Би танд хэлье. Үнэхээр онцгой байх болно. Та юугаар дутагдаагүй, та юугаар гачигдаагүй. Яагаад гэвэл энэ үндэстэн Бурхан дотор үнэхээр өрөөгдсөн үндэстэн юм а. Энэ үндэстэн үнэхээр Бурханыг гологдог, хаягдаг. Харин Бурханы хараа дотор байдаг. Бурханы хяналтан дотор байдаг. Бурхан үнэхээр өөрөө зорилгоохоо дагуу төлөвлөсөн зүйлс дотор нь манай үндэстэн байдаг юм а. Бага учраас тэр дараагийн зүйлүүдийг хийх болно. Бага учраас та аврагдаж, та шинжлэгдэж, таныг тэр өөрчилж, таныг өөрийнхөө өмнө тэр аваадсан юм а. Тийм учраас танаа гэр бүл чиний эргэн тойрон чамтай хамааралтай болгоны дээр Бурханы тосолгоо буухад бэлэн болжээ. Бурхан өөрийнхөө хүч чадал, эрх мэдлийнхаа дагуу зүйлсүүдийг хасгах болно. Харин аваад түүгээр үнэхээр
урсгамаар байна гэсэн. Яг хэрэгтэй хүнд нь усгамаар байна. Яг хэрэгтэй зүйлийг асгаж өгмөр. Яг хэрэгтэй зүйлсүүдийг яг аваач дамжуулж өгч чаддаг нэгэн баймаар байна. Тэр нь агуу зүйл биш ээ. Тэр нь маш хялбар зүйл байх болно. Тэр нь зүгээр аягуусл байх болно. Тэр нь бүр хангалттай гэж боддоо. Зүгээр аягуус өгсөн багт хангалттай. Есүс Христос нэрээр хэрэгтэй газарт нь яг хэрэгтэй зүйлийг дамжуул бид өгч чаддаг. Тэр чадвар та бидэнд өгөгдөж байна. Тийм учраас болж байгаа зүйлсүүдийг анхаарч байгаа зүйлсүүдийг би чадахгүй юу? Эсвэл энэ миний мэдлэг байхгүй. Тооцоо битгий хий. Энийг хийх нь зөв буруу гэж битгий тооцоо хий. Харин Бурхны талд юмсуудыг гаргаж чаддаг бай. Бурхны талд хөлөө тавиад учир нь тэр таны дотроос энэ зүйлсүүдийг хийж байгаа юм аа. Бурхан гайхамшиг хийх болно. Харин гайхамшиг та хармаар байна уу? Гайхамшиг та үзмээр байна уу? Гайхамшиг гэдэг бол эргэн тойронд болж байгаа зүйлсүүд. Эсвэл ямар нэгэн зүйл хангагддаг гэхээс илүүгээр юмс шинээр өөрчлөлтийг хэлж байгаа юм аа. Шинэ тослогоо бууж ирэхийг, шинэ нэгүсэл өршөөлөд бууж ирэхийг, шинэ хангамжууд бууж ирэхийг, шинэ боломжууд бидний амьдрал дээр нэгтгэхийг хэлж байгаа юм аа. Тийм учраас үнэхээр ариун сүнс тавтаа морилох болтгоо. Хүн болгоны эзэлж авах болтгоо. Түүний өмнө суух цаг мөчөрийг чи өрөөж, цаг мөчөрийг чинь таныг дагуулan авч явж танд хэрэгтэй байгаа бүх хангамжуудаар тэр хангаж, тэр боломж үүд хаалуудыг таны өмнө нээж өгөх болтгоо гэж тунхилж байна. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа. Би танд хэлье. Та ажиллаж байгаа бол таны эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа. Та өөрчлөлтийн нэгэн хэсэг нь байх болно. Зүгээр л та тэр газар зогсоод өөрийнхөө хийх ёстой зүйлийг хамгийн зөвөр хий. Харин хизээж битгий буруутга, хизээж битгий шүү. Хизээж битгий өөрийгөө хин нэгнээс илүү байна гэж хизээж битгий бод. Танд даруй зурсгал хэрэгтэй. Танд юмсуудыг ялгаж чаддаг чадвар хэрэгтэй. Танд юмсууд харилцаж байхдаа Бурхны хайр дотор юмсууд хийж чаддаг боломжууд хаалгууд Бурхан танд өгсөн юм аа. Тийм учраас та юугаар дутагдаж, юугаарч гач гэхгүй зүйлсүүд бидний амьдралаар болж байна. Амен. Тийм л учраас магадгүй энэ өдөрч гисэн энэ цагуудыг хамтдаа өнгөрөөсөн нь үнэхээр баярлалаа. Тэгээд цаашдаа болох Бурхны гайхамшиг дотор хамтдаа явцгаая. Илүү зүйлүүд хийгдэх болно. Энэ юу ч биш гэж байгаа шүү дээ. Энэ бол юу ч биш. Түүний сүр жавхлан бууж ирэхэд түүний үнэхээр гэрэл туяа таны амьдрал дээр тусахад юу болно гэж та бодож. Бид үзээгүй зүйлүүд байхгүй. Гэхдээ одоо би болох цаг нь ирсэн. Яг таны дээр би болж байна гэсэн энэ төсгөлж үеийнхэн буюу энэ үнэхээр төгсгөж үеийнхэн дээр ирж байгаа шин тослогоо, шин нэгүсэл, шин өршөөл юм аа. Тийм л учраас зүгээр л хангалттай хүлээж ав. Хангалттай дамжуул, хангалттай дараагийн зүйлүүдэд зай тавьж өгцгөөё. Амен. Баярлалаа. Сайхан амгалцгаараа.